За юу ч гэсэн нэг ингэ суучих. За би ч юм сайн байгаа байх гэдгийг найдаж байна. Тэгээд ер нь бол нэлээл удаан рeel хийлээ, нэлээл удаан бас гайгүй YouTube дээр бичлэг хийлээ. Тэгээд айл болох edit-гүйгээр айл болох бичлэг оруулъя гэж аюу хичээдэг. Тэгээд угаасаа одоо болтол ерөнхийдөө бол YouTube дээр бичлэг хийж юм уу reel оруулах дээр айл болох тасахгүй байна. Ягаад гэвэл яг ингээд толгой маань ярих зүйл байгаа ч гэсэндээ ингээд камерны үүдээс харангуудаа шууд ингээд хэлчихсэн зүйлээ мартдаг болохоор аюу их cut edit-үүд ингээд оруулах шаардлагатай байдаг ч одоо ингээд жоохон тайвшаа, жоохон үүндээ дасаад ингээд яг хэлэх гэсэн санаагаа яг өөр өөртөө ярилцдаг шиг боддог шигэ ерөнхийдөө бол илэрхийлэхгүй болвол ингээд амар гол санаагаа айгүйх мартаад юм уу хаяад байгаа би айгүйх анзаараад байгаа тийм болохоор жоохон тухтай ярилцахыг хичээ гэж бодлоо. Тэгээд би яг өнөөдөр ингээд гинт нэг юмны талаар ярилцмаар санагдсан нь тэр нь болохоор ерөнхийдөө өвдөж үдсэн хүн илүү хүнийг ойлгодог гэдэг талаар ихгүй. Тэгэд энэ сэдвэр би зүгээр ингээд ярилцахыг хүссэн шалтгаан гэх юм бол би өөрөө айгүйх өвдөж үдсэн, өөрөө их айгүй өвддөг. Тэгээд ер нь бол яг яагаад би ингээд их өвдөд байсан те. Тэгээд яагаад ингээд би одоо ингээд юмсыг илүү сайн ойлгож чадаад байдгийг эсвэл хүмүүсийн ингээд хэцүү байгааг нь хүмүүсийн ингээд асуудалтай нүүр тулгархаараа яг яадын гэдэг ч юм уу иймэрхүү зүйлсийг би яаж ингээд илүү сайн ойлгоод илүү сайн мэдрээд байдаг талаараа ингээд хуваалцъя гэж аяг шийдээд. Тэгээ мэдээж энэ бүхэн угаасаа л хүний сэтгэл зүйн асуудал ч юм уу энэ бүх зүйлүүд бага наснаас нь айгүй их эхэлж идэг. Тэгээ мэдээж угаасаа яг хүүхд ингээд багасаа сэтгэл зүйн гэмтэл авч өсдөг. Угаасаа яг сэтгэл зүйн гэмтэл авахгүйгээр өсдөг хүүхд гэж угаасаа хаанч байдаггүй. Тийм болохоор ингээд багасаа л ямар нэгэн сэтгэл зүйн гэмтлээс улбаасан гэж би айгүй хөөрөө боддог. Тэгээд багтаа ерөнхийдөө бол би ингээд эрэгтэй хүүхд мөртлөө амар эмзэг хүүхд байсан. Эрэгтэй хүүхд мөртлөө ингээд юм хитрхи хүн дээр хүлээгээд авчдаг. Хитрхи ингээд жоохон зүйл гомдчдаг. Тэгээд айгүй амархан уйлчдаг ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар ингээд нэлээд ингээл ягаад ч хүмүүсийн ингээд хилдэг үгнүүд надад ингээд айгу муухай зөрхлөн муухай хүнд орж ирдэг байсан. Тэгээ зүгээр би багасаа ахуулаад айгу их зүйл боддог багасаа ахуулаад ингээл юмний утга учир ч юм уу ягаад ийм зүйл юм байдیں۔ Ягаад тийм байдیں۔ Ингээл айгу ягаад гэдэг үгтэй айгу их найзалж өссөн. Тэгээд ер нь анзаараад байхад өдий хүртэл ингээд намайг өнөөдрийн бий болгосон зүйл бол яа харахгүй өвдөлтөөс гадна тэр өвдөлтөн дээр ингээд тэрийг яаж харах вэ гэсэн миний харах үнцгүүд байсан гэж би айгүйх боддог. Яг ингээд ямар нэгэн зүйлээр би өвдсөн ч гэсэндээ би ингээд яагаад энэ зүйлээс би ингээд болж өвдсөн юм бол өөр хүмүүс ч гэсэндээ ийм зүйл дээр ингээд өвдөхгүй хот яагаад би ганцаараа өвдөд байгаа юм бол тэгвэл би ганцаараа ингэж өвддөг юм болов эсвэл надтай адилхан надаас өөр хүн ч гэсэндээ энийг сонсвол бас өвдөх тийм хүмүүс байд юм болов яг ийм хүн болгон өөр юм байна. Хүн болгон өөр учраас хүний хийсэн үгчсэндээ өөрөөр хүлээлж авдаг ч юм уу гомдоод гомдохгүй хайх нь хайд юм байна. Тэг ингээ өсөж байгаа орчноос хүртэл шалтгаалд юм байна гэх мэтчил ингээл олон талаас нь бодож үзээл олон талаас нь ингээл амьдрал дээрээ туршилт хийгээл хүмүүстэй энэ талаараа хүртэл ярилцаж үзээл ерөөдөө айгүй бүх зүйлийг ажиглаж нэг юм юмны учир шалтгааныг айгүйх олохыг хичээдэг хүүхэд байсан. Тэгээ ерөнхийдөө нэг л зүйл амар баттай байсан юу гэхээр өвдөж үдсэн хүний зовлонг маш сайн ойлгох юм байна гэдэг байсан. Тэгээд ерөнхийдөө бол би яаж бусд хүмүүсийг ойлгоод юм уу? Яагаад ингээд заримдаа хүмүүст ингээд туслахыг хичээдэг вэ гэхээр мэдээж эмпати гэдэг зүйл байгаа. Мэдээж эмпати маань айгүй өндөр хөгжсөн байсан. Түүнээс гадна ерөнхийдөө болвол би өөрөө тэр хүүхэд нь байсан. Тийм би өөрөө тэр гадуурхагддаг хүүхэд нь, би өөрөө үл тоогддог хүүхэд нь, би өөрөө бусдын анхааралд орж чаддаггүй хүүхэд нь одоо юу гэдгийг те ерөнхийдөө бол ингээл хүмүүсийн амьдрал тодорхой хэмжээний ингээл чаддаг зүйл чадахгүй зүйл те эмээ найз нөхөд хүрээл гээл тиймэрхүү зүйлүүд байхад ихэнх тохиолдолд те эсвэл би ингээд тэр бүх муухай мэдрэмжүүдийг аяах мэдэрч өссөн учраас илүү сайн ойлгох юм болов уу гэж заримдаа боддог. Яг хөө миний нэрийг сонсоод ингээд юу гэдгийг ингээд одоо юу гэдгийг нөгөө нэг ямар сэтгэхүү гэдэг үлээ хохирогчийн сэтгэхүү гэдэг лөө яг тэр талаас нь харж магадгүй гэхдээ тийм бол ерөөсөй байгаагүй. Ямар ч байсан жишээ аваад үзлээ гэж бодоход би ингээд хүмүүсийг аягүй сайн сонсож ойлгохыг хичээдэг. Аягүй тийм хүмүүстэй ингээд надтай таарах хүмүүс байвал аягүй тийм найз нөхөрлөхийг аягүй хичээдэг. Аягүй тэр хүмүүс сонсохыг хичээдэг. Яагаад гэвэл би өөрөө нөгөө нэг шинэ хүмүүстэй танилцсан, шинэ хүмүүстэй найзлахаараа сонсогдож чаддгүй одоо нөгөө гадуурхагддаг хүүхэд нь байсан. Жишээ авлаа гэж бодоход ингээд хүүхдүүд бага бахтаа ингээд гадаа тоглодог те гадаа ингээл хөл бөмбөг сакс макс илдэв зүйл ингээл тоглоод явж идэг байсан. Заримдаа ингээд гоё боломж олдоод нэг найзах нь ингээ эцэг ихэн зөвшөөрөх юм бол ингээд гэрт нь ороод тэгээ гэрт нь ингээд хам тоглож болдог байсан. Тэгээд надад нэлээд олон тийм тохиолдол байсан. Тэрний юу гэхээр ингээд 4 5 байлаа гэж бодлоо гэж бодоод нэг нь ингээд манай гэрт ингээд ээж найзуудаагаа оруулж болно гинэ гэд. Тэгэд ингээд би чин дунд нь байгаа ингээд хөөх тээл та орё л тоо тоглоё л тоо гэж амар жаргалтай байжсэн чинь нөгөө хүүхд чинь ингээд орц руугаа оронгуудаа ингээд гэрийнхээ өдөнд очингуудаа за би ингээд ээж ингээд асуугаатгий гэж ороод тэгээд гарч ирэнгуудаа ээж ингээд тэ одоо ингээд тавуулаа байгаа штэ тэр хүүхд өөрөө тэгээд нэг нь би надаас гадна ингээд 3 хүүхд байгаа. Тэгэнгუთ тэр хүүхд ингээд найз ингээд
ээж ингээд 3хан ингээд найзуудыгаа оруулж болно гинэ. Гэртээ гингуудаа харж байгаа шууд намайг ингээд за баяртай найзаа гэд ингээд түлхээд хаалганы гадна үлдээдэг байсан. Тиймэрхүү тохиолдол надад айгүй олон тохиолддог. Тэгээ би ганцаараа ингээд миний нөгөө тоглож байсан бүх найзуудын маань ингээд аваад орцсон учраас тоглох хүүхдгүй би буцаа гэрлүүгөө орох жишээ нэ тэ. Аль эсвэл ингээд нэг найз маань ингээд хоол хийх чинь би гэртээ ганцаараа байна. Ингээд манад хоёулаа хамт хоол хийж идий гэж дуудаад тэгээ би ч нэг хоолны туршлагагүй байсан ороод ингээд за хоёул ингээд зааврын дагуу ингээд хоолуудаа ингэж хийх юм байна гэд нэг хоол хийгээд тэгээ ерөнхийдөө би чинь амар үсчихсэн болохоор ингээд за найзтайгаа өстой энэ хоолыг нь хамт идээд ингээ гоё юм да гэсэн чинь тэр хүүхэд маань ингээд одоо ингээ найз ирж гин тэгээд чи ингээд маргаас гарчих уу гэрлүүгөө орчих уу гэж хэлээд тэгээ би тэр үед ингээд нэрэл угаасаа айлд байгаа тэгээ хүүхэд байсан болохоор би юу ч хэлж чадахгүй ингээд заа гэл гардаг ч юм уу те. Тэгээд ерөнхийдөө бол иймэрхүү нэг жишээний нэг ийм бус хүүхдүүдэд болохоор ингээд болоод гоё болоод идэг зүйл надад болдоггүй. Тэгээд би ингээд муухай гадуурхагддаг тийм мэдрэмжийг ингээд мэдэрчээсэн болохоор би илүү бас ингээд ямар тохиолдолд ингээд хүн надад сайхан хандж байна. Эсвэл хүн намайг ингээд сайшаагаад хүрээлтэд оруулж байна. Ямар нөхцөлд ингээд намайг жоохон гадуурхаад юм уу, намайг жоохон нүд үзүүлээд байгаа гэдгийг би аюулгүй амархан сайн мэддэг болсон. Тэгэл одоо ч гэсэндээ одоо ингээд насны ирэхээр тэр чи одоо жоох хүүхэд байсан ингээд дундаа ингээд ахлах ангид ороод ирэхээр би шууд ингээд хүмүүстэй жоох хүүхд солиол жоохон харцыг нь хараад жоохон биеийн хөдлөл бус өөр хүмүүстэй яаж харцна гэдгийг ингээд ягаад ч юм өөрийн мэдлгүй ингээд ажиглаад уншиж идэг учраас нэг тийм за энэ хүүхд бол намайг тэгж ойшиж үзэхгүй байгаа юм байна. Тийм болохоор би эртгэн тэр нөгөө муухай мэдрэмж авахаас өмнө зүгээр эндээс ингээд холдож идөө. Тэгжиж л би ингээд арай дээр ингээд ядаж тийм зүйл мэдрээд хаягдчихснаас зүгээр мэдрэхгүйгээр за угаасаа болохгүй мэн гэдээ явсан дээр гэдэг одоо тийм ойлголтуудыг ингээд аваа суралцаад явсан байхгүй юу. Тийм болохоор би ингээд ягаад ч юм одоо ч гэсэндээ ингээд би шинээр хүмүүстэй ингээд одоо танилцаад найзууд боллоо гэж бодох юм бол би ингээд 4 5лаа байсан ч гэсэндээ хідүүлээ байсан ч гэсэндээ би ингээд юм ярьжсэн ч гэсэндээ ингээд хүмүүсийг амар ажиглаж идэг. Тэгээ тэр дундаас би нэг ч хүүхдийг нэг ч хүнийг ч гэсэндээ над чиг мэдрэмж авахыг аваасаа гэж би ингээд хүсдэггүй байсан. Ингээд хэрвээ тэр хүүхдүүдийн дунд ягаад ч юм одоо юу гэдэг нэг нь ингээд нэг хүүхдийг жоохон ингээд нүд үзүүрлээд юм ярьж яхад нь тасалдаг ч юм уу эсвэл юм ярьж яхад нь анхаарал хандуулахгүй бүгдээрээ өөр тийшээ хараад ярьж дуусангууд нь өөр юм яриад хоорондоо нэг рүүгээ хараад инээлдэг ч юм уу. Би тэр болгоныг ингээд ажиллаж хагаад ой байж байгаараа манайхан байж тий чи сая юу гэлээ найзаа тий чиний ярьсан зүйлийг сайн сонссонгүй чи дахиад нэг гоё хэлтэй манайхаа энд ингээд нэг гоё юм яриад ах шиг байна гоё зүйл ингээд бидэрт хэлэх гээд ах шиг байна гэж албаар ингээд тэр хүмүүсийн анхаарлыг нь татаж албаар ингээд тэр хүүхдийг яриулахыг хичээдэг гэсэн. Тэгснээр тэр хүүхд ингээд юу гэдэг над чиг нэгдүгээр тийм зүйл мэдрэхгүй хоёрдугаар зүгээр ингээд би энэ хүрээллээс гадна байгаа мэн гэсэн мэдрэмжийг авахгүй учраас тэр л надад гоё байсан байхгүй. Тэр нь л угаасаа ингээд хамгийн гоё надад санагддаг байсан. Би өөрөө тэгэж ярьж юм уу өөрөө ингээд гоё хүрээлд орж ин гэхээс илүүтэй энийг ч битээ ингээд одоо тэр хүрээлд гадуурхагдсан хэрэгцээгүй хүн гэж өөрийгөө бодоосоо гэж аягүй хүсдэггүй байсан. Тэгээ ер нь би нэг тийм хэцүү байгаа хүнийг хайж чаддаггүй. Хэцүү нэг тийм ганцаардсан эсвэл ганцаараа ингээд хэцүүдээд эсвэл ингээд амьдралд муу муухай зүйл тохиолдоод гуниглаад ингээд нэг ярилцах хүнгүй ч юм уу тиймэрхүү хүмүүсийг би ерөөсөө ингээд ганцаараа нь орхиж чаддаггүй. Яагаад гэвэл би өөрөө нөгөө ганцаараа хүн байсан байхгүй. Би өөрөө надад хэцүү зүйл тохиолдохоор ярилцах хүн байдаггүй. Тийм хүн нь би өөрөө байсан байхгүй. Үнэхээр надад хэцүү зүйл тохиолдоод үнэхээр ингээд хин нэг надтай үнэхээр ярилцчихаасаа үнэхээр миний намайг ингээд хэцүү байгааг сонсчоосаа миний хажууд жоохон ч болов байчаасаа гэсэн үед маань надаас өөр хүн байгаагүй. Тэгээд тэр мэдрэмж бол үнэхээр муухай. Үнэхээр нэг тийм би бусад хүмүүсийг миний хажууд байсангүй гэж би гомдлох хэцүү. Тэгтээ ингээд яагаад ингээд те өдөг болтол ингээл би ингээл найзуутай гэж утсан мөртлөө ингээл яг хэцүү үед би ганцаараа байд юм болоо гэдэг ч юм уу. Иймэрхүү олон зүйлсийн талаар би ингээл аягүй хэрэгцүүлж ингээд боддог байсан болохоор ингээд хин нэгэнд үнэхээр хэцүү байгаад үнэхээр би тэр хүүхэдтэй би ингээд дотн биш нээхийг үг сольж үзээгүй за бүр танихгүй байсан ч гэсэндээ үнэхээр нэг тийм өөрөө тиймэрхүү мэдрэмж нөхцөлийг аягүй их мэдрээд ганцаараа бүр ингээд шаналж үзсэн болохоор ингээд бас л адилхан хараад мэддэг. Яг ингээд тиймэрхүү үедээ хүний нүдний галцууг ингээ унтарчихсан байдаг. Хүн ингээд нэг л зүйлийг дотроосоо хэлэх гээд ингээ нүд нь ингээд хэлмээр санагдаад гадагшуулахыг хичээж байгаа мөртлөө ингээд хэлж чадахгүй тисэж байгаа тэр нэг нүд ч юм уу биеийн хилэмж ч юм уу тэрийг нь хүртэл би аягүй амархан ингээд уншдаг болохоор ягаад ч юм зүгээр хийж чаддаггүй чи зүгээр юу болоо вэ чамд ингээд хэцүү байгаа юм шиг санагдаад байна да ойр тхэр байна да гэл ягаад ч юм тиймэрхүү хүмүүсийг би зүгээр ингээд ганцаараа ингээд орхиж чаддаггүй. Тэгэл зүгээр би одоо ч гэсэндээ суралцсаар л байгаа өмнөхөө бодвол би нилээн туршлагдсан тэр ингээд жоохноосоо ахуулаад ингээд өвддөг байсан зүйлүүдээ асар их боддог асар их ингээд
одоо мэдрэмжээ ингээл мэдрэмжэндээ дүнэлт хийгээл анализ хийгээл ингээл явдаг байсан учраас би ингээл жил ирэх тусам ингээл за ийм мэдрэмж бол ийм хүмүүстэй байвал ийм болд юм байна. Энийг ингүүл арай дээрдд юм байна. Энэ арга зам нь арай нэг тийм одоо өвдөлтийг багасгах юм байна ч гэдэг юм уу ингээд олон аргуудыг туршиж олон аргуудын талаар би ингээд багасаа бодож исэн учраас одоо ингээд илүү ингээд туршлагаж жаад илүү мдээгүй зүйлсүүдтэй хүртэл ингээд танилцаад тэр зүйлүүд дээрээ одоо хүртэл ингээд надад асуудал ингээд тулгарсан ч гэсэндээ дахиад суралцаад явж байгаа дахиад ингээд за энэ нь юм байд юм бэ тийм байд юм ингээд сураа явж байгаа. Давуу тал нь гэх юм бол өмнө нь угаасаа ихэнх одоо хүмүүсийн хоорондын харилцааны одоо асуудлаас үүддэг зүйлс ч юм уу аль эсвэл гэр бүл ч юм уу аль эсвэл ингээд ямар нэгэн тиймэрхүү ганцаардал тиймэрхүү асуудлуудыг би бүгдийг нь биеэрээ мэдрээд бүр ингээ бүх үед ингээ ганцаараа байгаа тэрэн дээрээ бодоод ингээд үзчихсэн учраас ягаад ч юм тийм хүмүүсийг амархан таньж сурдаг болсон. Дээрэс нь тийм ч учраас яг тийм мэдрэмж авж байгаа хүмүүс заримдаа миний бичлэгийг үзэхээрээ ингээд үнэхээр ингээд намайг ойлгож байгаа юм шиг мэдрэгдлээ. Үнэхээр ингээд найзтайгаа ярилцсан юм шиг ингээд санагдлаа. Үнэхээр намайг сайн ойлголоо гэж боддог байх. Тэгэхээр угаасаа миний бодсон зүйл бол ерөөсөө л өвдөж үдсэн учраас л хүн ойлгодог. Өвдөж үдсэн учраас л хүн хамгийн сайхан сэтгэлийг гаргаж идэг. Ягаад гэвэл тийм нөхцөл байдал өөрийг нь өөрөөс нь хэн ч авраагүй учраас нэг бодлын тэр үед нэрэл надад тийм хүн байсан бол надад үнэхээр намайг сонсох хүн байсан бол надад үнэхээр л тийм хэцүү үед маань ингээд одоо би хүмүүст хэлж байгаа шиг тийм сайхан үгүүдийг надад хэн нэгэн хэлсэн бол би өнөөдөр ингэж ийм байх байсан болов. Би өнөөдөр ийм ингээд хэцүү ч юм уу те өнөөдөр би ийм зүйлсүүдийг тулаад ийм зүгнүүдийг бусдад бас хэлж явах байсан болов би магадгүй арай өөр хүн байж магадгүй арай юу гэдгийг тэр үеэсээ арай хөнгөн ч юм уу арай нэг тийм өөр зүйл хөөгөөд явчихсан байх боломжтой байсан. Гэхдээ хинч надад хэлээг учраас би өөрийнхөө замаар нэг хүмүүсийг алхуулахыг хүсээгүй учраас нэг тийм зүгээр л илүү сайн бусдад хүмүүс туслахын сан бусад хүмүүсийг ойлгохын сан гэж аягүй хичээдэг. Тэгээд тиймдээч яг ингээд одоо хүртэл өвддөг зүйлсүүд маш олон байдаг, суралцах зүйлүүд маш олон байдаг. Тэгээ ер нь бол тэгэл өвдөж үдсэн хүн л ер нь бусдын зовлон ойлгох юм дөө. За тэгээд энэ хүртэл ингээд намайг сонссонд баярлалаа. Яг үндэ яриад байвал ярихаар зүйлсүүд айгүй их байна. Гэхдээ ерөнхийдөө бол би бичлэгээ айлуулах 10 минутаас нэг амар их урт сунжруулъя гэж боддоггүй. Тэгээд яг энэ сэдвээс ахуулаад ингээд өргөлжлүүлээд ингээд арай өөр юм сэтгэл зүйн шарах ч юм уу ингээд миний амьдрал туулж исэн үзэж исэн ийм зүйлсүүд гэвэл мэдээж маш олон байгаа. Тэр зүйлүүдээс ингээд арга замыг олдогч байна уу эсвэл заримдаа зүгээр л арга замыг олохгүй ч гэсэндээ ингээд ядаж дээрдүүлэх аргыг нь олсон ч юм уу тиймэрхүү зүйлсүүд маш олон байгаа. Тэгээд шууд энд ингээд бүгдийг ярьчих гэхээр ингээд амар тийм урт бичлэг болчих учраас юу гэсэн ингээд чадхаараа ингээд таслаад ингээд ямар ч сан тодорхой ингээд хидэн зүйлсүүдээр ингээд яриа гэж бодлоо. Тэгээд үнэхээр юу гэдэг надаас асуух зүйл ч юм уу аль эсвэл ингээд энэ сэдвээр ярилцаасаа гэж бодож байгаа зүйл байхан бол комментэн дээр ингээд бичиж болно. Яг ингээд иймэрхүү зүйлсийг мэдэрчээсэн үү эсвэл арай өөр энэ чиглэлийн ингээд мэдрэмжүүдийг ч юм уу бодлуудыг ч юм уу туршлагуудыг ч юм уу иймэрхүү зүйлсийг яг юу гэж хардаг вэ тэр үедээ ямархуу байсан бэ гэд асууж суралцаж мэдмээр байгаа зүйлээ шууд ор коммент үлдээгээд надаас асуугаараа би угаасаа тэдрийг чинь уншиж агаад тэгээд үнэхээр өөрийнхөө яг туусан зүйлс болон өөрийнхөө өдөрт сурсан зүйлүүдийг ингээд хуваалцъя. Тэгээд ямар ч энэ хүртэл сонссонд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя да.